За юу гэр бүлийн нууц гэдэг тоглоом мэдээлэл тоглож үзье. Гэр бүлийн нууц хоосон тавг гэдэг нэртэй тоглоом байна. Ихтүүлээд байна. Амар хідүүлээ муу гэр бүлд амьдарч үдээ те. Одоо ямархуу муу гэр бүл байх бол яав арих чи ээж үдээ аль нь вэ гэж мэд. Ээжээ. Ээж болохоор Мико гэж юм бэ. Хаангаар яриад ах уу? Кибалаканган ини Кивангийн гэсэн чинь Жадипу Мингамбил. За одоо англи хэл дээр үст. За одоо англи хэл дээр. Одоо хэдүүлээ юу болоод байгааг нь ойлгоо заяа. За Мико гинэ. Намаа Мико гэдэг нь ээж Мико гинэ. Сүүлийн үед манай гэр бүл мөнгөний асуудалтай байгаа гинэ. Тэгээд би цагийн ажил хийхээр шийдсэн гинэ ээж. Тэгээд сүүлийн одоо нөгөө хэд хоногийн турш чи нэг дүүгээ нэг аятайгаа хараад гараа гинэ. Тэгээд би хоол бэлдсэн байгаа гэж юм. Та хоёр нилээ тоног идэж болохоор гин ээж юу тэгээ ажилдаа чи нилээ тоног гэртээ ирэхгүй бах та. Тэгээ өөрөө өөртөө анхаараарай заа юу гинэ. За мөнгөний асуудалтай гэр бүл байна те. Манай ээж бол нилээ тоногоор ажил хийн. Тэгээ гэр орондоо ирэхгүй хоол ундий чи бэлдсэн байгаа. Тэгээд чи дүүгээ хараад та хоёр аятайхан байж байгаарай л гин. Эйгөө гэснээр ямар сонирхол байгуултай гэр үү те. Ямар том коридор вэ? Мангар том жош буудал шиг коридортой гэр үдгнээс. Манайх яг ядуу айл мөн үү? Эсвэл ийм том байртай болохоор байрныхаа мөнгөийг төлөх гээд ядуу амьдрэх юм болов уу? Ваа! Том өрөөтэй, галдгоонтой, унтлах өрөөтэй. Тэгснэ тэр нэг өрөөнд дотор дахиад 3 хаалга байгаа байхгүй юу? Эйгөө энэ хаалгыг онгойлгож болтгоо юм байна. Энэ болохоор дүүвтээр өрөө юм байна. За энэ юу? Үнд дахиад унтлах өрөө байгаа юм. Ваа! Мастер унтлах өрөө, хүүхдийн унтлах өрөө. Тэгээд мангар том коридор. Тэгснэ энэ дахиад унтлах өрөө. Энэ унтлах өрөө биш, номын өрөө юм. Тоглоомны өрөөтэй. Ваа! Үнэн баяа илүү хайр те. Митө. Сэрэрэ. За явж өглөөний цаагаа өглөө олчлоо гин. За дүүс ирсэн. Эхлээд ширээн дээр очиж сууж би тэг өглөөний цай хийгээд өгье гинэ. Өглөөний цайндаа болохоор хэдүүлээ сериал идэх юм бэ. Амар сериал иддэг. Ширээн хаана вэ? Энэ ширээ юм уу? Би нэг матрас гэж хараад байсан. Тэгсэн чинь нөгөө нэг юм намхан ширээнүүдүүдийг тийм ширээ үйсэн биш үү? За. Өглөөний цай гусаад ирэхээ. Мико ахаа ээж хизээ ирэх юм бэ гинэ. Ээж мүд ирэхгүй хаад ажилтаа байгаа тий. Ээж над руу уцаар ирсэн. Тэгээ хэд хоногийн дараа ирнэ гэсэн. Тэгээ бити санаа зовоорой. Би чамайг асарнаа гинэ. Баярлалаа Мико. За. Энэ ер нь гэхдээ яг нэг хуучин яг айлууд байдаг байсан асуулт. Одоо ч байгаа л да. Яг яалч хүүхдүүд орхиж яваа ажил хийхээс өөр аргагүй болдог тий. Ээж нь үхсэн гэ тэр намайг спойлдчихлаа тий. Бацгүй чи бас арайчтэй нэр. Зүгээр би анх удаага тоглож байгаа. Зарим нь анх удаага үдчихэж байгаа шүү дээ. Чи үдсэн байлаа гэд бусдыгаа ингэж спойлдох ямар шаардлага байхгүй шүү дээ. Миний дүүч өд тийм шиг харагдаж байна гэсэн чинь ээжийг санаад байна гинэ. Тэгээ ээж гэртээ байхдаа өргөж надтай тоглолдог л гинэ. Надад санаа байна гэсэн. Ямар санаа вэ гэсэн. Хоёул нуугч тоглоё гин. За аимшигтай нууг дүүтэйг нуугч тоглоё. Би өөртөө хүлээж дискүнэл гин. Тэгээ чи ихтрхийн хоол бити нуугдараа гинэ. За ямч нуугч. Тэгээ би 10 тоолоо хэлгэн. Тэгээ би чамайг хайнаа гин. Амар дүүгээ хайштай. Ер нь бол нуугч тоглоно гэдэг бол ах дүүнрийн хооронд баян хийдэг тоглоом гин. За би тооллоо шүү гин. За би чамайг хайлаа шүү 10 тоолцсон. Дүү хаана нуугдсан байж болохгүй. Хөшигний ардлаа байгаа шүү дээ. Өөр хаана бах вэ? Ер нь бол дүүнрээ хамгийн нуугддаг классик газар шүү дээ. Хөшигний ард. Энэ хаалга яг онгорохгүй. Энэ хаалга яг чойчтой байгаа юм бол энэ түрүүхөө онгорхоо өссөн үсттэй. Тэгсэн чи чойчтой болцсон. Хаа. Гадаа алга хүн татаад байгаа юм тий. Энэ юу ороод ирж байгаа? Лом ороод ирж байгаа юм уу зүгээр? Та нар миний харж байгааг харж ийн зүгээр хоосон лом нисээд шүү дээ. Сүс юм бэ? Тэгээ сүс яга лом бэ гэж. Тэгээ орж ингээд лом нисчихсэн хаалга онгоолгоош. Гү лом байжсэн юу манай дүү гараад. Юу болчих сая. Чи намайг одоо нөгөө жочоочлаа л юм. Чи нуугдах ёстой шүү дээ. За тэгээ манай дүү уучлаар ахаа гинэ. Тэгээ бити санаа зовоо. Зүгээрээ одоо миний нуугдахыг хэлж гин. Гэсэн чинь за гин. За би хаана нуугдах вэ? Саяны тэр ломны учрыг бол ойлгосонгүй. Саяны сүстэй лом яг юу вэ? За би нуугдчих болохоор гой газар бодоод олчлоо гин хаана. Тэр гой газар надад хэлээч. Тэгвэл би ч гэсэн бас амар тэр газар ч очиж нуугдъя л да тий. Хөрөгчөн дотор нуугдах нь жоох байхгүй. Унтлах өрөөндөө нуугдах юм баг та.
Ишүү бол нуугдах газар алга. Унтлах өрөөнд нуугд ихээр унтлах өрөөнд бас нуугдах газар алга. Нөө хаа нуугдуулах гэдэг юм бол энэ тоглоом бас ямар нэг байдлаар жоохон багтай байна гэж байх уу? Шүүгэнд ороод нуугдаа. Үгүй шүүгэн мөгөөрөө яахгүй. Орохгүй. Орчгоор шүүгээ алга. Өргөч рүү орохгүй байна. Шкаф руу орохгүй байна. Цаад унтлах өрөөнд нуугдна гэж байх уу? Том өрөө шүүгэнд байсан. Энэ юм уу? Гү биш үү? Өрдөг байшин шиг балер том хайр дээ. Саяны лоомыг л би ойлгосонгүй. Зүгээр гівгэд байжсэн аа. Лоом нисэж орж иж хаалга гүйтсэн нь алга болоош. Тэгээ нөгөөх рүү н орсон чи манай дүү гэж идэг ш. Энэ. Энэ ээжийн төрөвч биш үгүний. Ээжийн төрөвч яагаад энд байгаа юм бэ гэн. Гэсэн чи би чавайг хайлах шүү гэн. Би одоо нуугдах хэрэгтэй. За нуугдсан. Энэ юу хүн бэ? Нөгөө ломны эзэн энэ юу? Аавны биш үү? Харин тийм болов би чамайг олчлоо гэн. Чи зүгээр үл гэн. За дахиад тоглох уу гэнэ тэгсэн чи тгийг нь энэ тоглоом айгүй сонирхолтой байна гэн. Одоо дүү дахиад нуугдах юм бах та. За би тэр нуугдч тоглоо өдрийг өнгөрөөлөө. Гэтэ түрүүний нөхөр яг хий бол тий. Одоо нэг сонио хоёр юмтай л бол нисдэг лоо. Тэгээд нэг сони эрэхтэй хүн хоёр гээд нэг хоёр сони юм гараад ирсэн. Учир нь олдоогүй байгаа. Ээж нь хаяад явцсан юм шүү. Ээж ажилд явлаа л гэсэн шүү дээ. Би унтаж чадахгүй байна тийм. Ээж намайг унтахад үлгэр уншиж өгдөгс надад үлгэр уншаад өгөөч гинэ. Тэгээд ээж үлгэрийн номоо хаан тавьсан юм бэ гэсэн чи би хаан тавьсныг санахгүй байна гин. Тэгээд би яваад үлгэрийн ном олоод ирэх юм. За явж үлгэрийн номыг олцгоё. Үлгэрийн ном энэ өрөөд байна гэж байх уу? Энэ явах шиг үн тий. Тийм би. Энэ номыг олсон. Амико ордлаараа энийг уншаад өглгэн. Тэгээ сайн сонсож байгаараа эртээ урдын цагт гээд. За үлгэрийг уншсан. За миний нойр үрж ин одоо би унтъя даа гэж. За унтаад өгсөн. Тэгээ жоохон бахад яг ингэж гэртээ ганцаараа байх. Айгу эвгүй идэг байсан тий. Айгу эвгүй идэг байсан шүү. Би хаана вэ миний? Ичээд амар харахгүй энэ манай дүү юм яриад унсан. Энэ чи юу ахаал гин. Энд чи юу хийж байгаа юм бэ гин. Гэсэн чин тавтаа мөрөлгөн чи хин бэ? Би хаана байна гэсэн чин тэр чухал биш. Би чиний хүснэг өгч чадна гин. Би ээжийг хүсэж ийн гэсэн чи уучлаарай. Би наад хүслийг чин биелүүлчихгүй. Тэгээд би хүснэж өгчтэн гэж хэлэх ямар хэрэг байгаа. Амар сүртэй би хүссэн юм чи өгч чадна гэсэн ээжийг хүсэж ийн гэж чадахгүй байл. Хүснээрээ л авмаар шүү дээ хуурамч бир даа. Чи яагаад гэсэн чи намайг зохион гацсан уу? Дараад унгаагаа илөө. Өглөө болоотглоо. Манай дүү алга болчихсон. Ашаа явчваа гин. Энд бол алга. Алхаад өөрөө өглөөний цайгаа игээ сууж байгаа юм болоо. Ээж болно те. Тийм би. Юу хийж гинэ миний дөө? Чи юу хийж байгаа юм бэ? Гэсэн чи би өсөөтэй нэг өчтөр айгуу жоохон хоол идсэн штэ. Өчтөр нэрээ сериалнаас өөр юм идээгүй шүү те. Уучлаарай бид нар хоолоо одоо хадгалах хэрэгтэй. Их одоо хангалттай хоол байхгүй байна л гэх. Тэгээ зүгээр чи ширээн дээр очиж сууж би хоол аваад очие гин. Юу вэ л гин. Энэ сериал баг дууссан байж штэ гин. Бааларсан битээр юу н хоолгүй болоод ихсэн шүү. Гэтэ хамгийн аимшигтэй зүгээр яг сериалаар л үл залгаж идэг нас те. Тэгээд энэ хайрцаг эхлээд хаях хэрэгтэй юм. Хогис аваа нэг юм биш. Мико ээж одоо юу хийж байгаа бол би ээжийг санаад байна. Ээж хизээ гэртээ ирэх юм байна. Ээж одоо бидрийг тижээгэнд бол ажил хийж байгаа. Гэтэ бити санаа зовоо ээж бол эргээд ирэх нь гарцаагүй байл. Хин хаалган дээр ирч өгөн хүлээж байгаарэ гэд. Тэгээ би очиод хараад ирээ гинэ. Нэг дугтуу ороод ирсэн мөнгө. Тогны мөнгө байна. Тогны мөнгөө төлөөрөө л гин. Баларсаа тогны мөнгө нэхэгдээд эхэлсэн. Тэгээд мөнгөө төлөхгүй бол мэдээж тог таслана. Хэлсэн шүү дээ гэрлээ унтар шаарин гэрлээ унтраад өгөө чи тогны мөнгө баларсаа. За Мико гин хий ирсэн бэ. Тэгээ наа чи юу захиа вэ? Ээжээс захиа ирсэн бэ гин. За одоо дүүгээ хуурхан дээ. Гэсэн чи нэрээ юу? Ээж юу гэсэн бэ нэ? Гэсэн чи ээж нэг хэд хоногийн дараа эргээд ирнэ гэсэн гинэ. Зүгээр үү Мико л гин. Тэгээ хоолой димана дүү бас өгөх юм биш үү дээ. Нэг тийм болоо явчлаа шүү. Дүү алга болсон. Эсвэл битээр хоёул өгсөн юм болов уу?
Дүү баггүй. Чи юу хийж байгаа юм гэсэн чи ээжийг санаад байна. Ээжийн өрөөнд суухаар ээж байгаа юм шиг санагддаг гин. Тэгээд энэчнээс ээж өнөртөө бас өнөртдөг гинэ. Тэгээд би бас ээжийг санаад байна. Тэгээд уул нь үдээд ээж одоо нөгөө хамтдаа торт хийж бидрийг дууддаг байсан даа л гин. Тэгээд ээж хурдан гэртээ ирээсэй гэж би хүсэж байна. Ойлоо зураг гинэ. За тэгээд би цаасаа аваад ирээ. Тэгснээ нөгөө нэг юу нэ креон гэдэг нөгөө тосон бал юм уу? Тасан будг нь зурагт өрөөний шалгаар нэг байгаа. Би тийч асах зауучлаарай л гэн. Тэгээд чи түүгээд өгөөч гэн. Би тэгээд түүгээд тэгээ хоёлаа хамт зураг гэн. Тэгээ баярлалаа Мико. Яаж яхад яасан том арай амар том байж богоо зү. За бодгонуудаа цуглуулчлаа. Одоо дүүдээ очиж хэлээ гэн. Амар зураг яа. Энэ охин зүгээр дүүгээ өгчихсэнтэй. Охин гэж би эрэхтэй штэ. Манай дүү охин би өөрөө эрэхтэй. За цаас бодог хоёр. Гэсэн чи баярлаа. Тэгээ зурагт өрөөнд очиж зураг гин. Тэгээ тэрнээс төрүүлээд энэчнээс цаас аваадах гин. Цаасыг гаргаад аваадах юм. За явж зураг гин. Дүү нүгцэн багт. Харин би бас дүү нүгцэн бийж магадгүй л гэж бодоод байна. Сайн нөгөө хоол идчихсэн чинь дүүгийн сүнс харагдсан штэ. Хэрэл тэгээ бодчихлоо. Чи тортонд өстө дуртай юм а дээ л гин. Гэсэн чи тийм ээ. Би торт тэгээ шивга хоёр дуртай гин. Тэгээд миний мөрөөдөл бол одоо нөгөө нарийн боовны тоогооч болох гин. Гэсэн чи ястаа сонирхолтой юм аа. Тэгээ баярлалаа Мико байна. Тэгээд ээж гэртээ иргээр бид нар торт авч өгөөсэй гэж хүсэж байна л гин. За ингээ нөгөө тогны мөнгө нэхэгдээдсэн тог тасрах гэж байна уу? Гүү ээ. Манай дүү чи айгүй хөөрхөн зурдаг юм шүү дээ. Миний ээжид бол өстой Пикассо шиг хүүхэд байна. Нхоёр үлбрүүд үгчсэн юм шиг байж болно. Нөгөө үлгэрийн ном дахиад уншаад өгөөч гин. Үлээж байгаарай л гин. Дүүдээ үлгэрийн номыг уншиж өгөө. Номоо хаана тавьсан бэ гин. Тэгээд зургтын урд тавьсан байгаа гин. За оч дахиад энэ номоо ер нь энэ ширээний хажууд байлгаж иж болдгоо юм уу? Миний дөө шин болгон надаар ном уншуулж иж тэгээ номоо аваач том өрөөнд аваач тавиад. Ер нь байсан юм байсан газар л тавих хэрэгтэй. Яваа байсан бэ? За чамд уншаад өгье. Унтаад өгсөн юм шиг би бас унтъя да. Унтаад өгье. Юу? Энэ нөгөө сонин газар дахиад хүрээд ирлээ гин. Би энэ зүүдний ертөнцид тоглохоороо дүүгийнхаа одоо өнцгөөс тоглоод байгаа юм биш. Тэгээ сэрүүн бахаараа ахаараа тоглоод. Тэгээ дахиад нөгөө газар хүрээд ирлээ гин. Энэ ширээн дээр юу байна л? Торт уу тийм бэ. Энд яагаад тоортоо өгсөн? Энэ тортыг чамд зориулсан л юм. Тэгээд чи ээжтэйгээ уулзмараагүй бол наа тоортоо идэх юм. Нэрээ юу гэсэн чинь нэрээ гин. Тэгээд наа тоортоо яг одоо идээд. Гэсэн чинь бити идээгээд манай ах гараад ирсэн. Айгүй. Дүүд нь юу тохиолсныг харуулад байна да гэж байгаа штэ. Тэр нийлээ торт хийхдээ хортой торт хийгээд тэрийг нь манай дүү идээд үхсэн байх гэж байх уу? Тэгээд тэр мөч хүртэл үйл явдал явж байгаа. Одоо дүү үхэх хүртэл. Миний толгой яагаад ингэж хөвдөд байна? Тэгин чинь дахиад манай дүү хайччаад дүүг олох хэрэгтэй. Тэгээ энэ өрөөнд байгаа юу? Үгүй энэ галтгоонд байгаа. Галтгоонд байхгүй шүү дээ. Энд алах том өрөөнд байгаа юм баг та. Энэ юм баахан цаас авчраа хийсэн бол байхгүй. Мэдээ. Ачуу алга болчихсон шүү. Манай дүү байхгүй болчихсон шүү. Мэдээ. Нэ. Нэр аччих. Уруусаа байгаагүй үстэй. Бай энэ оронд орсон юм бэ. Юу хийж байгаа юм бэ? Тэгсэн чинь оронд ороос би идэх юм олсон гин. Тэгээд авахуд айгүй хэцүү байна гинэ. Тэгээ би чамд туслая гин. За энэ яг хулганы хор олцсон доо. Тэгээ хулганы хороо тоортонд хийгээд тэгээ дүүтэйгээ хувааж идээд тэгээ дүүн бүхээд яг л тийм болох гээд байна да. Эхлээ гарч ид ингээ авчрах хэрэгтэй гин. Чи даана вэ? Би гол нь энэ дээгүүр харах га игц яаж чи. Болтог бол бүр өөрөө босч байгаа хайх нэ тий. Каппорт төр байгаа гэдэг. Каппорт ч нөгөө жижигхэн юм нөгөө намхан ширээчтэй. Харсаг шид байна гэж. Нөгөө бай. Чаава шакаон дотор байгаа биш тий. Энэ бүх хугацаанд номын өрөөний шкафын дотор байсан биш. Арэ ой. Тэнд байсаар ахах гэж. Хилээд ахах. За уучлаарай. Олчлоо. Яа да. Шакаон биш тий. Яаж ин мэдөө үе ингээ өгч чаа үгүй яа энэ яг нөгөө
өнгөрсөн болон одоо үе яг ингэ зэрэг яваад байна те. Манай дүү үхсэн. Тэгээ яалчгүй л хархны хор идэд үхсэн юм шиг байна. Тэгээ тэр хүртлэх юу болсныг одоо би өөрөө ингэ биеэрээ туулаад байгаа. Тэнгүүд л ирээдүйд болоод дүү үхсэн байгаа энэ тэр одоо ингэ хараадах шиг байна те. Яг л тэгээд ах шиг байна да. За нөгөө идэх юм уусгас. Бичээн бэ нөө хархны хор гэдсэн чинь зүгээр бичээн би. Энэ амттай харагдчихээн. Гэтэ бидний одоо энийг эн чинь идэж болохгүй гэн. Тэгээд нөгөө хоолны ширээн дээр очиж идэх гинэ. Энэ шоколад өстой гоё амттай байна. Ойрын хэдэн жил ийм гоё шоколад идээгүй юм байна. Тийм ээ энэ шоколад өстой аман дотор хайлаад айгүй гоё байна лээ. Тэгээд айгүй чихэрлэг байл гин тэгэлгүй яах вэ шоколад юм чи. Ээж энэ шоколадыг хаанаас авсан бол яагаад орон доор нууцсан байгаа юм болоо гэсэн чи би мэдэхгүй байна. Ихтэй байж да удахгүй төрсөн өдөр чинь болно үсттэй. Тэгээ миний төрсөн өдөр гэж чи тийм ээ 17 хоног чи 7 нас хүрнэ гэн. Би мартан байна. Юу болсныг би санахгүй байлгүй. Тэгээд 17 хоног жихнээс чиний төрсөн өдрөө. Тэгээд энэ шоколадыг чиний төрсөн өдөр зориулж авсан байвал яах вэ гэсэн чи надаа юу гэсэн чинь тийм ээ. Тэгээ тэ гидий бэлэг барихын тулд энийг нуусан бахаа гэн. Тэгтээ ээж ажилдаа явахаас өмнө энийг надад өгж болох байсан шүү дээ гэн. Хэрвээ тийм болвол энийг хоёулаа идэхгүй байх хэрэгтэй. Зүгээрээ ээж чамааг энийг идээсэ гэж хүсчихсэн бахаа л гэн. Тэгээд жоох идчихий тэгээ үлдсний нээж татгалыг гинэ. Том хүүхдүүд байж харин тийм ээ. Энэ 7-той гэдэг чинь ах нэг 10 10-тай 9 10-тай л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр их том хүүхдүүд байна. Тэгээд дараа нь одоо гурлаа чиний төрсөн өдрийг тэмдэглэнэ л гэн. Гурлаа ихээр яалч харин тийм ээ. Яалч аавгүй юм гээд ээжтэйгээ хоёулаа амьдардаг. Аваана дүү унтаад өглөө тэгээд энэ шоколаднуудыг одоо нөгөө төрсөн өдөртөн зориулаад хадгалах хэрэгтэй гэн. Тэгээд ээжийн орон доор байсан нөгөө хайрцаг буцаагаад хийх хэрэгтэй. За бүх юм ингээд дуустаа миний нойр үрж юм. Тэгээд би юу юм том өрөөнд амрах хэрэгтэй гэж байна. Би ядраад байна гэсэн би том өрөөнд амрах хэрэгтэй гэдэг. Том өрөөнд юу дүүтэйг амт ундах гэж байгаа юм бах та. Том өрөөнд манай дүү байдаг ш. Энэ дүүсэн биш шүү дээ. Унт яах вэ? Дүүг авч явж унтах юм уу? Ани түрээс тэнтлийн өнгөрөө өнгөсөн биз дээ. Тэгснэ өөрөө би эн чинь унтаад өгөх юм уу? Чихнээсээ том өрөөнд өөрөө унтаад өгдөг юмээс. Дүүгээ тэнцээ хайснаа. Одоо дүүгээрээ тоглож чинь би. Аггүй би одоо өөрөөрөө буцаад тоглоо. Зүгээр жоохон дууг хийж байгаа юм шиг байна тий. Манай дүү бос цуцаар ярьж бодвол ээж рүү л ярьж байгаа бах та. Чи юу хийж байгаа юм бэ? Ээж рүү ярих гэж оролдож чинь. Тэг би ээж уцсны дугаарыг мэдэхгүй гэн. Тэг хүлээж байгаарэ. Би андуураг бол ээжийн төрөвчөг болсон. Тэг ээжийн уцсны дугаар төрөвчөнд нь бэж магадгүй гинэ. Тэг би очиад аваад ирээ гэн. Төрөвч нь юу вэ? Төрөвчөнд нь тэгтээ уцсны дугаар нь яаж байх вэ? Бэдэг нас гэсэн чи ээжийн уцсны дугаарыг бүр бичгтэйгээ бийж ийн үсттэй. Тэсний ээж уцаа авахгүй нэг зүгээр дээ. Хоёул дараа нь дахиад залгая лээ. Юу хийж байгаа юм гэсэн чи би унтаж чадахгүй байна л гэн. Миний бие захтнаад байна нэ. Тэгээ дээгүүр нь ингээ яг шоргоолж яваад байгаа юм шиг санагдаад байна. За энэ чихэр хидэд дис ингээ биен дээр нь юм туурж байгаа юм да. Улаацсан байна бити их майжаарай л гэн. Тэгээ дараа нь шарах үүсч шүү. Диатицтэй биш дээ. Амар диатицтэй байна манай дүү. Шоколадны хашил яг хашил биш диатиц аа. Ятит ч угаасаа нэг юм чихэрлэг юм идэхээр амар захтан дээ шүү дээ. Амар захтнаад байна. Тэгээ явж чиний гарыг угаа гин. Угаагаад чи ер нь тусыг олохгүй дээ. Халуун усаар яах вэ ингээд шалцлуул яах вэ арай дэрдэнтэй. Би чамд юм хэлмээр өний юу вэ? Намайг одоо асарж байгаа баярлалаа гэсэн зүгээрээ гин. Чиний ах юм чи одоо би нэг хийх л ёстой штэ гин. Тэгээ би чамд хайртай шүү гэж би ч гэсэн чамд хайртай. Одоо дэрд чи нөгөө нэгсэн чин захтнаад арай жоохон багслаа гин. За явж унтъя гин. За унт гэсэн чи нэг үлгэрийн номоо уншуулъя гинэ. Үлгэрийн номыг амар уншаад өгье. За унтаад хүс. Майч. Унтаад өглөө ээж хизээ гэртээ ирэх юм бол би одоо унтах хэрэгтэй. Миний гидс жоох өлсөөд байна. Одоо дахиад зүтлэх үү? Дахиад зүтэн дээрсэн. Майчад л унтаад байгаа нэг үдмэр ярьд. Энэ диатицтэй хүүхдүүд юу нэг яг юм битэн штэ. Амар захтандаг тэгээд өөртөө нөгөө майжж байгааг мэдэхгүй майжаад идэв. Нөгөө торт нь 4 торт болоод гисэн. Би амар өсөж чинь. Тэгээ манад ус хэрцэн байгаа. Бүр олон болцсон байли улаан. Нарийн сая юмнууд нь бүр их л болцсон байна. Манад дүү хаана гол энд байгаа юу? Үгүй энэ даалаад. Галткон байгаа юм болоо. Галтконы хаалга нэгдэх байлаа ш. Өөнд сууч юу хийж байгаа? Сүүдэр юм уу? Би нөгөө нүүрэн дээр нь яр амар их гарцсан байх гэж харсан байхгүй сая. Смико би амар ядраад байна гин. Тэгээ миний төрсөн өдөр удахгүй болно гэж хэлсэн биз дээ. Тэгээ ээж гэртээ ирээгүй байна. Ээж бидрийг мартцсан болов гин. Тэгээ чиний арьс яаж ин да загтанж ийн үгүй. Тэгсэн чи би амар ингээ хүчтэй майцсан гинэ. Тэгээ миний би одоо юу ч мэдрэхгүй байна гин. Болраа. Дүүн барыг чадрах нэ ястай. Энэ дүү ер нь эвгүүтэд эхэлцээ.
Мико миний би халууш таад байна. За энэ харьсан дээр нь өрөвсөл явагдаад эхэлсэ. Тэгээд нөгөөх нь халуун өргөд. Яана. Чиний би ч амар халуун байж халуураадах шиг байна. Хүлээж байгаараа би альчуур н оргоод ирийг. Альчуур ханаас болох үгний. Тэгээд би альчуурыг болохоор нойтон цаасаар орлуулчих болох юм байна. Тэгээ ээж өрөөнөөс би ихлэ цаас аваад ирийг. Эхлээ гарч идэв. Манай гэрт бүр альчуурч байхгүй. Энэ минь одоо альчуур биш юм уу? Ээж өрөө тэгээ альчуур хаана байгаа? Энд байгаа юу? Тэрөөс нөгөөт нь бүр зүгээр цаас штэ нэр. Тэгээд энэ цаасыг галтгоонд авчиж норгоод. Үгүй нэрээ. Энэ толгой дээр тавьж байгаа альчуургүй айл байна гэж байх уу? Яг ч хувцас норгоод хай тий. Энэ цаас норгоод ямар нэмэр вэ? За толгой дээр чи энийг тавиад тэгээ халууны чинь жоохон буулгана л. Эмнэлэг дээр дуудахгүй харин тий. Нэрээ тий. За тэгээ төвчээртэй байгаарай. Ээж удахгүй гэртээ ирнэ л гэсэн чи ээж чихнээсээ гэртээ ирнэ гэж үлээ. Тэгээд ээж нилээ тоног гэртээ ирсэнгүй штэ. Тэгээд ээж чихний яалтгүй гэртээ иргэж ирнэ над итгээрээ. Унтааш ирсэн дүүн чадарч нь харин яг тэгтээдэн тий. Энэ яг баларлаа шүү. Тоолонгуу түргэнд удаж болохгүй юм бах та тий. Скил биш биш. Бидэс тэгж орж ирчихдээ ш. За 7 дахь өдөр. Дүү бол яг гайгүй юм тий. Арай мачичаагүй. Бас болгоод байна. Ахуулвал бас өөрөө ядраад эхэлсэн. За 10 дахь хоног. Энэ камерны артлах хоног нь яваад байгаа шүү. 12 дахь хоног. За идэхэм ерөөдөө дууссан. 13 дахь хоног. 14 дахь хоног. Энэ ер нь нэр эвгүүтэй явцсан. Манай дүү өнөөдөр жоохон оройтон сэрж ийн. Тэгээд дэндүү их ядраад байгаа. Манай дүү бол ямар ч байсан тамирдаад сэрж чадах байсан. Амьсгаатай байна, амьсгаатай үхээгүй заа юу. Чадарч үхчихэж илгээд амьсгалж ийн. Харж ийн үү та нар хөдөлж байгаа үхээгүй зүгээр тамиртдаг байна. Миний толгоо өвдөж ийн. За ахвас өөрөө тамирт толгоо нүргэдэй л гин. Хидэ хаалганууд нь баг бүгдөө онгоод болцсон хаа. Уцаар ярьж болохгүй, галтгоор орж болохгүй, том өрөөр орж, биш хоолны өрөөр орж болохгүй. Галтгоо нэгт. Галтгоор би сайн орсон шүү дээ. Манай дийдх юм биш үү? Далах бай, шавгаа бай, сүү бай. Эхлээ тавгаа авчрах хэрэгтэй. За бариантай далах хийх юм дээ. Надаа ганц үг хэлэл чадрах байх дээ. Та нар яагаад манай дүү өхүүлэх гээд байгаа юм бэ? Яаж хийж байгаа л манай дүү өхүүлчих гээд байгаа юм. За. Хоол бэлэн болсон. Миний толгоо өнөөдөр амар өвдөд юм. Яг үлдүүд толгоо нь өвдөд эхэлчлээ те. Би ухаалтах гадах шиг байл гин. Унаад өгс. Баларсаа. Одоо дахиад зүудний ертөнцид ирэх үү? Гүү. Энэ хий. Гинэ. Надаа мөнгө өг гин. Үе манайх чи аавтай биш тгөө. Хоёр хүүхэд нь үлдэж өгөх гэжсэн чи гэрлээ орж таа мөнгө өгөө. Би мөнгө өгөхлөө. Би өрөө төлмөр байна. Хурдлаач гэсэн. Үгүй гинэ. За аав ээжээрээ хэрүүл гарч. Энэ мөнгөөр чи би хүүхдүүдтэй хоол авч өгнө. Тэгээ би чамааг те тэнэг юмд мөнгө өрхий чинь зөвшөөрч чадахгүй. За аав ээжийг зодоод уусаа. Чи те надаас илүү хүүхдүүдтэй анхаарат байгаа юм бол би чиний нөхөр байна гэдэг гоц. Энэ өрөө төлөхгүй бол тэд нэр ирээд өнөө шөнө над дээр ирнэ гин. Чи наав хүлх үсэж гин үл гин. Хүцэн дээр явах уу тий. Муу амьдрахаар сайн хүцэн дээр шүү дээ. Ер нь бол аав яагаад ээж рүү уурлаад байгаа юм бэ гэсэн чи бити чаг дуурайд аав сонсож шүү. Чи чимээгүй байж гэсэн чи за одоо ээжтэй бид хоёрт хэлэх юм байна. Гэсэн чи юу вэ? Гэсэн чи хоёрыг хоёлоо явж нуугддаг юм. Тэгээ би одоо яагаад гэдгийг хэлж чадахгүй гин. Би тантай баймаар нь штэ. Тэгээ чи миний төрөвчийг аваад нуугддаг юм. За энэ бүр нөхцөл байдал бүр эвгүй болоо явцсан шүү. Тэр төрөвчийг нуусан хүн би юм биш штэ. Хин хаалга идэх гэдэг хөө. Одоо нөгөө ломтой орж ирж байгаа юу? Түрүүний нэг хоосон лом нисэдийн гэсэн чи аав бийсэн бэ те. Тийм биш штэ. Түрүү яг ингээд коридороор нэг хоосон лом ингээд ниснэ хаалга оролдоод ирсэн шүү дээ. Тэр тоглоо баагалцсан гэсэн юм. Аавга тэгэл энэ бүх хугацаанд ээжийн төрөвчийг авах гэдсэн. Ээж болохоор ээж надад төрөвч өгөө би төрөвчтэй нуугдсан юм байна те. Тэгээ мань нөхөр ээжийг дүүтэй хамт алдсан юм бах та. Би ганцаараа амьд үлдсэн. Би жуулан те аав яг тэгсэн байна те. Ээжийг дүүтэй хамт нухайцсан. Би тэгээ ганцаараа амьд үлдсэн. Надаа мөнгө хэрэгтэй байл гэсэн чи үгүй. Яава ээж бити зодтолтой бол. Чи энэчнээс хоолгой юм уу бацаа гэсэн чи ээж гэсэн чи дугуй. Тэгээ дүү бас нухчаа тэгээ яваад өгч байгаа юм би. Наваг тий шкафын дотроос сайга олчиж байгаа юм шүү. Тий биш наваа олчлоо шүү. Чи яага суугаад байгаа юм бэ гин. Дүүвчтэй үхээгүй юм болоо эсвэл зүгээр ээж зодуулсан.
Ээжид гэнэ аав зодуулсан. Би юу болсныг мэдэхгүй байна л гин. Чи далхаа энэ шалан дээр унгацсан тэгэхээр би авцсан. Тэгээ хоолоо идийг гин. Удлаа таамаглаж яхаар тэгэл яа дөө. Тоглоомоо явуул дөө. Дүүн загтнаад байна гэд би энэ ялцраад тэгээд бийсэн байна гэж яах вэ хараа. Тэр хараа. Манай дүү ном ногоон болцсон бэ. Би бас ном ногоон болцсон бэ. Дүү бол майцсан хിവэрээ л бай. Та дахиад зүтэлсэн. Энэ улаан дистrik шиг юу бол бүр их болчлоо тий. Эхэндээ нөө 3 4 ширүүл байсан чаа. Одоос мангал болчихлоо шүү дээ. За эргээ тавтай мөр би юугаар туслахгүй би амар үлсэж чинь гэсэн чинь үлсэж чинь надад торт өгөөч гэсэн чинь тэглгүй яах вэ? Гэхдээ би тэр тортыг энэ тортыг чамд энд өгч чадахгүй гин. Тэгээд хоолныхоо ширээн дээрээс за одоо дүүгээр тоглох нь. Читэнг аваад тэгээ хоолны ширээн дээр торт яг байх уу? Тэний өрөө чинь энэ штэ. Торт биш. Яадаг торт уу? Яа торт энчээ вэ? Тэгээ өглөө болчихж байгаа юм. Хий мараад энэ арай ялчгүй л бодит биш юмнууд болоо яваад тий. За тэгээ тэ өглөө болгон манай дүүр нь ингээ баг орондоо байхаа болжтэй л гэн. Босоо дүүг хай. Өвчин хүндрээ хий мараад байгаа харин тийм бийж болно. Хоолны өрөөн дээр байгаа бах. Би тэгээ хөргөчнөөс хоолны үлдэгдэл олох хэрэгтэй гинэ. Шоогоог аваадах юм. Чааваса одоо өстө чихнээс унаад өгсөн юм шиг байна да. Чи юу хийж байгаа юм бэ л гин. Сэрэн бай. Амьд биш шүү. Ээжийг үсэж ийн чаавасаа. Тэгээ би чиний дуртай хоолыг авчирлаа хараа шивгаа байна. Гэсэн чи юу идээд байгаа юм бэ гин. Одоо нөгөө будгаа идчихэж байгаа бах та. Тэгэлгүй яах вэ? Чихэр өштэй маань шивгаа идэх. Гэсэн чи Мико энэ торт хөө нөгөө цэцэгний юугаа шороо идчих. Энэ юу вэ гэсэн чинь шоколадтай торт юм. Тэгээ би шоколадтай торт зөндөө идсэн юм. Тэгээ чи энийг авсаад үзлээ. Гоё нэгтэй. Мико чи торт идмэргүй байгаа юм бол. Тэгээ шивгаа идэлтэй энэ айгуу гоё чихэрлэг амттай. Тэгээ тэрнээс хойш Эвсэстэй тэр өдрөөс хойш гинэ. За одоо л өгөхгүй ястаа өгөхгүй. Тэгээ тэр өдрөөс хойш манай дүү дахиж сэрийг өгөн. За өлдөөд өгөх байдаг лөө. Арван 7 дахь өдөр. 18 дахь өдөр. Гэтэ яг ийм нөхцөлд хавтаа дуудлага өгч болд юм болов хүүхэд өөрөө бах тий. Сүүлийн өдөр нь тэгээд өсчих юм. Нэг юм